За hi guys. Портрет зураг Midjourney дээр хийгээд тэгээд өөрийн царайгаа яаж оруулах талаар хичээлийг оруулж өгье гэж бодлоо. Хэдүүлээ Inside Face Swap гэдэг ийм бот нэм суулгана. Доор би линкийг оруулаад өгье. Тэрэн дээр дарангуучууд ерөнхийдөө бот руугаа орж ирэх боломжтой шүү. За тэгээд энэ ботыг Midjourney-тэйгээ хамтдаа ашиглахын тулд өөрөөс нэг ийм сервер нээх хэрэгтэй болно. Midjourney-ийн хажуу тал дээр харахаар нэмэх төвчлөр байгаа. Энэ дээр дараад create my own гэдэг дээр дараад for me and my friends гэдэг дээр дараад нэрээ өгөөд create server дараад ингэсний дараагаар ерөнхийдөө наа чи юм хүлэгс сервер гэсэн нэг юм байгаа. Гарна. За энэ дотроо нэг өрөө үсгээд тэрэн лүгээ бото оруулж ирнэ гэсэн үг. Midjourney гэж энэ дээр гараад ирэхлээр хайлтан дээр Inside Face гэдэг байна. Хэрвээ линкээр орсон бол за тэрэн дээр орж ирээд энэ профайл нь гараад ирэхлээр дээр нь дараад Inside Face гэдэг дээр нь дараад add to server гэж гарч ирнэ. Add to server гэхэлэр юм гарч ирнэ. Тэгээ энэ select server гэдэг дээр оруулж ирээд өөрийнхөө хийсэн нээсэн шинэ серверээ ингэ сонгож өгнө. Тэгээд continue дарахлаар тухайн өөрийн чинь серверт орсон байгаа. Команда бичлэр ингээд хоёр нэг нь Midjourney маань нөгөөд нь Inside Face маань. За Inside Face маань болохоор зэрэг иймэрхүү командуудтай del all буюу бүх одоо ID-нуудаа устгах, нөгөөд нь delete ID ямар нэг ганцыг устгах, list ID гэхэлэр хэдэн хүн байгааг харах, save ID гэхэлэр хүний царай бүтгэх, set ID гэхэлэр ерөнхий default хүний сонгох swap ID гээд нэрээ өгөх. За тэгэхээр save ID гэж нэмлээд space дарангуут нэрээ өгнө. За энэ дээр би me гэж өөрийгөө тавьчих. Тэгээд image гэдэг дээр нь дараад ерөнхий царай маш тод гарсан ийм портрет зураг selfie гэж болно. Оруулаад add хийгээд өгнө. Ингэснийхэн дараагаар send хийхээр Inside Face swap маань ерөнхийдөө миний царайг таньж авна, бүтгэж авна гэсэн үг. За үүний дараагаар хэдүүлээ ингээ imagine Midjourney-ийн ботонд портрет зураг нэ prompt бичиж өгье. Prompt оруулаад энэ маань ямар зураг гаргаж ирэх нь харъя. За ингээд зураг маань бэлэн болго гараад ирлээ. За энэ чинээс надад ерөнхийдөө нэг дэх зургийг таалагдчих. Нэг дэх зургийг би upscale хийлгэжээ. Нэг дэх болон 2, 3 дахь зураг. За энэ хоёр маань гараад ирлээ. За Inside Face-ээрээ ерөнхий царайг нь өөрийнхөө царайгаар солиход хоёр янзын аргаар хийх боломжтой. За эхнийх маань бол за энэ зураг татаад авчи дээр нь удаан орж байгаа save хийгээд тэг хүлээн энэ дээр image saved гэж гарч ирэхийг хүлээх хэрэгтэй. За ингээд зураг маань хадгалагдсан. Inside Face-ийн командаар солино. За тэгэхээр бол swap ID гэж бичээд space дарахаар ямар нэртэй хүнээр солих юм бэ гэж байгаа. Me түрүүн би me гэж татгалсан. Me-гээ сонгоод image гэдэг дээр нь дараад түрүүнийхэн татж авсан зургийг оруулж ирнэ. За тэгээд send дарахлаар Inside Face-ийн маань бот ерөнхий царайг маань саний зурган дээр оруулж өгөх болно. Мөн өөр нэг арга нь болохоор upscale хийгдсэн энэ зурган дээр нь удаан дарангуут тийм цэс гарч ирнэ. Apps гэдэг дээр орж ирээд энэ swapper гэдэг дээр дарах юм бол царайг зааж өгнө. За өмнөх маань бол ингээд царай маань солигдсон байна. Миний царай орж ирсэн байна.
их ширүүн царайтай нөхөрүүлсэн бай. За дараагийнх нь ямар болохыг харъя. За энэ маань бол нэг иймэрхүү болжээ. За тэгээд таалагдсан гэж найдаж байна. Өөрсдийнхөө гой гой портретууд хийгээд Instagram-аа чи мэдээжтэй залуусаа